За одоо дараагийн илтгэлийг та бүхэндээ танилцуулъя. Монгол орны ойн төлөв байдал гэсэн илтгэл байна. За энэ илтгэлийг манай Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ой судлалын лабораторийн эрхлэгч академич Дорж Зурунга тавина. За эрхэм хүндэт зочин төлөө ойлголт энд хорон цугласан та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За миний өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байгаа сэдэв бол Монгол орны ойн төлөв байдлын тухай давчтан танилцуулах гэсэн юм аа. За энд дөрвөн удаа үндсэн чиглэлээр танилцуулна. Нэгдүгээр нь Монгол орны ойн экосистемийн ачаалал үйлчилгээ, хоёрт нь одоо дахалтын онцлог, за гуравдугаарт нь Монгол орны ойн өөрсөлд Монгол орны ойн талбайг өөрчлөж байгаа байдлын талаар танилцуулсан юм аа. За тэгэхээр Монгол ай гэдэг бол одоо дэлхийн томоохон одоо биомын нэг. Энэ дэлхийн одоо ураа газрын 3/1 одоо ойгоор бичигдсэн байж байгаа. За тэгээд энэний бараг тал хувь нь бол одоо энэ жилийн хуурай байдлын органик байдлын одоо үүсэж байгаа органик байдлын 50% бол одоо байгаа гэдэг. Энэ нөөц хөтлийн хийг бол одоо их хэмжээгээр одоо 80 орчим хувийг одоо нөөцөж байдаг. Өөрөө олон настай учраас тэр шингээс нөлтөрөгчийгөө модлог байдлаар бол хадгалаад ингэж байгаа гэдэг юм байна. За ер нь 1 тонн одоо хуурай байж үүсэхэд бол агаараас 1.7-аас 1.9 тонн нүүр төрөгчийн хийг шингээгээд тэгээд 1.7 орчим тонн усыг бол хөрснөөс аваад ингээд 1.4-өөс 1.5 тонн энэ хүчил төрөгчийг бол ялгаруулж байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Энэ нэг мод бол одоо хүний 2-5 мод бол нэг хүний хоногийн одоо хэрэгцээг юм хамтдаг хүчил төрөгчийн хамтдаг юм ачаалал. Одоо энэ талаар яагаад би яриад байна гэхээр зэрэг Монгол орны ойн тухай ойлголт ойн ачааллын талаар олон түмэнд одоо бас сурталч мэдээлвэл ойгоо хайрлах, хамгаалах энд бол одоо их ажиглагдaltaй гэж үзэж тавчхан үзүүлж байгаа маа. За нэг га бол навчтай бол 5 га одоо тийм навчтай байдаг. Навч. 10 га бас одоо шилмүсний гадаргуун байдаг. Ийм их гадаргуутай байдаг учраас их хэмжээний тоос шороог өөртөө одоо шингээж дараад нь агарын багтлаас багсч ирдэг гэдгийг бол энэ дээр харж байна. За энэ жилдээ бол одоо 18-аас 20 сая орчим одоо метр куб агарыг одоо цэвэрлэх юм боломжтой байдаг юм аа. За түүнээс гадна ер нь бол ойд бол бетонцид гэдэг байдс байдаг. Энэ маань юу хөрзөг тэр өвчний одоо микробыг устгадаг юм байдс байгаа. Энэ бол хамгийн их хэмжээгээр бол ойд байдаг нь харагдаж байна. Нэг дунд зэргийн хотын агарыг цэвэршүүлэхэд бол 2-3 одоо килограмм хэрэгтэй. Тэгвэл ойд дээр бол ямар хэмжээгээр байдгийг энэ харагдаж байгаа. Манай монголчууд бол эрт үеэс одоо уламжлал мэдж байсан. Жишээлбэл бүхэн олон цуглдаг сүмхийд олон газар бол арц хүзээрээ ингээд өөрсдийг ариутгадаг. Энэ бол зөвхөн сэтгэл санааны хувьд ариутгах зогсохгүй. Жинхэнэ одоо бодис байдлаараа тэр микроб одоо өвчнгийн нянг бол одоо ариутгах юм ачааллагдaltaй юм аа. Түүнээс гадна одоо урах завхад бол ойн зурвас бол маш ачааллагдaltaй. Ойн зурвасыг одоо байгууллагт нь 25-аас 30% урахцыг нэмэгдүүлэх болцоотой. За ойн одоо хамгийн гол ачааллалт нь одоо юу гэхээр зэрэг энэ ус агаарын хурдцыг нэмэгдүүлдэг. Усыг одоо докторлуулдаг, загсуулдаг, хөрнөөс хамгаалдаг ийм өндөр ачааллагдaltaй гэдэг. Сэлэнг өрний усны 73% бол одоо манай Монгол орны аяагаас их авч явж байгаа гэдэг энэ дээр харуулсан байна. За Монгол орны аяа бол их өөрмөц онцлогтой. Дэлхийн хойд сэрүүн бүсийн одоо өмнө зах дээр тэгээд энэ субтропикийн хойд тал дээр энэ ер нь цөл хээрийн энэ дэлхийг одоо тойрсон бүслүүрийн одоо хойд тал дээр оршдог. Энэ утгаараа бол манай Монгол орны өрмөц онцлогтой юм аа. Тэгэхээр манай Монгол орн бол ерөнхийд нь
аваад үзвэл хээрийн одоо энэ дэлхийн урамсгалын энэ мужиллаар аваад үзэхээр хээрийн одоо болон говьцөлийн энэ урамсгал дээр таарч тохирч байгаа. Гэхдээ уулах их ханга хэмтийн өндөр уулууд байгаа учраас газраас дээш өргөгдөд энэ ойн одоо ой үүсэх юм нөхцөл одоо бүрэлдэж ажил гарч ирсэн байна. За Монгол орны ой бол ерөнхийдөө энэ Сибирийн тайрын одоо уртлын үргэлжил энэ хойд хэсгээрээ байдаг навчилмустай. За өмнө хэсгээр бол одоо заг байгаа бүхэн тийм говийн домод цогл үргэлжлээд энэ дарагдж байна. За Монгол орны ой сан гэдэг бол 18.5 саяга талбай байгаа. Энд бол ойтой ойргүй талбай ордог. Ойн талбайг нь бол ойгоор гэсэн бүтээгүй гэж ангилдаг. За энэ дээр бол энэ ойн талбайг одоо ерөнхийд нь үзүүлсэн байна. Монгол орны ойгоор бүтгсэн талбай бол 12 саяга. Нэг хүндээ бол нэг ойролцоогоор 12 3-аар 4 одоо га талбай ойгоор бүтсэн талбай ногдож байгаа. Энэ бол хэдийгээр Монгол улс бол ерөнхийдөө ойрхон шинээр нь 8% гэж байгаа боловч газар нутгийн томтой учраас бид нар чинь 12 сая га ойтой учраас ойн одоо нөөцөөр бас их баялаг гэж хэлж болно. Энэ утгаараа мөн зөв ашиглаад зүй зохистой менежментийн ингээд хэлгээл яваад бид нэр хэмжээгээр бодит одоо орлого олох болцоотой юм аа. За энэ Монгол орны айн өөрчлөлтийн одоо байдлыг ерөнхийд нь харуулсан байна. За энэ ойгоор бүрхэгдсэн талбай бол ерөнхийдөө ингээд буураад явж байгаа. За энэ шатсан талбай бол одоо нэмэгдээд модульдсан талбай бол одоо ерөнхийдөө одоо сүүлийн үед нэмэгдэхээ болж байгаа. Иймэрхүү төрөлх ажил хийж байна. За Монгол орны одоо ихэнх хэсгийг одоо шилмүүс тойрны дотор бол одоо шинэс модын цэцлэгийг дээр харуулж байна. Нөөцийн хувьд ч гэсэн шинэс модыг зөвлөдөө дараад нь хоштой хостой хийж байдаг. За Монгол орны энэ ер нь айгаас бол одоо хэмжээний бас хомсдол дээр ажилд орж нөөцлөлийг ялгаруулж байдаг. Энэ учраас энэ айн одоо хомсдол дээр ажлыг бууруулах асуудал бол дэлхийн хэмжээний одоо томоохон анхаарал татсан асуудлын нэг болж байна. Ягаад тэгэхээр өөрөө дэлхийн одоо 3-1 шүү дээ тий. Дэлхийн хуулиар газрын. Энэгээр бол одоо ирээд хөтөлбөр гэж одоо ан хомсдол дээр ажлаас одоо сэргийлэх юм хөтөлбөр бол болсон. Монгол улс бол 11 онд бол энд одоо гişүүнээр ороод түн шарнаар ороод тэгээд 12 оноос эхлээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд бол одоо энэ бэлэн байдлын төлөвлөгөө гэдгийг зохиогоод ингээд олон хэмжээний төсөл хөтөлбөрүүд хийж байгаа. За энэ айн хомсдол дээр ажлаас одоо сэргийл бид нэр ингээд чадвал бас дэлхийн карбоны одоо зах зээлд ороод бууруулсан хэмжээгээр бол одоо карбоны одоо урамшуулал авах хэрэгтэй байдаг. За хуучин бол нэг тонн бол 13 евро энэ төрөөс одоо бол Киотогийн протокол ерөнхийдөө хугацаа дуусантай холбоотойгоор 2-3 болж буурч байгаа. За энэс цааш бол Парисын одоо хэлцээрээ эсвэл цааш энэ ажлыг эрчимжүүлэх юм одоо бодолтой. Ингээд Монгол орны айн тоолгыг бол анх удаа Айгуул эртний яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн одоо техникийн төсөлцаатаагаар хэрэгжүүлсэн. За энэ судалгааны одоо гол дооч үрдүнгөнд бол харагдж байна. Энд бол нэг талбайны нөөц нь 114 м бүрдсэн байна. За энэ хатсан нөөц их байгааг харуулж байгаа. Унуун мод их байгааг харуулж байгаа. За тэгэхээр энэ яг улсууд ярьж байгаа хатсан мод их учраас Монгол орны бүгдийн цэвэрлэе, унсан модын авъя гэж ярьдаг зүгээр. Энэ дээр бол их болгоомжтой асуудал. Энэ унсан мод гэдэг бол зөвхөн түүмэр одоо гарах нөхцөлөөр бүрэлдүүлэхээс гадна өөрөө экологийн одоо задгалд ороод төрөл зүйлийн олон янз байдаг хадгалагч бол маш их чухал болж байна. Энэ дээр их анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй гэж бодож байгаа. За Монгол орны айн одоо нэг карбоны нийт нөөцийг бол энэ дээр харуулсан байна. Энэ газрын дээд газрын доод гэдэг маань үндэс тийм ээ. Тэгээ хатсан модонд байж байгаа
нөөц карбоны нөөцний хэмжээ за коконд авралт байгаа хэмжээ хөрсөн дээр нийт одоо 147.8 одоо ийм тонн карбон нэг гадаад агуулж байгаа гэдэг юм бол энэ нүгээр бол тодорхойлсон байна. За энэ тоолгоор энэ талбайг бол тодорхойлж гаргасан энэ дээр одоо 9.1 саяга талбайтай гэдэг энэ тоолгын үр дүнд бол ийм зөвлөмжүүдийг энд гаргасан. Хамгийн гол зөвлөмж юу гэхээр одоо иж бүрэн доктортой менежментээр ашиглах шаардлагатай гэсэн. Бид бол өмнө жилүүдэд бол бас жоохон нуглаа гаргана гэдэг юм уу? Ойн одоо хамгаалалт хэтэрхий их одоо анхаарал тавьсны асуудал одоо ашиглалтын асуудал бол нэлээд гоцоогдсон. Гэхдээ тухайн үед бол тийм арга хэмжээ авахгүй бол болохгүй байсан. Яг тэгэхээр тэр ойг бол маш хэмжээгээр одоо ядуур барилттай холбоотойгоор зах зээлийн эзэн шилжсэн байгаа. Ойг бол маш хэмжээгээр авч ажиллажсэн. Энэ үед бол одоо энэ ойг экспортыг одоо бас татвар оногдуулж ойг бол хамгаалж ирсэн. Одоо цаашдаа бол зохистой ашиглах шаардлагатай байна. За энэ ойн өөрчлөлт хилдээ 46% ингээд явж байгаа. Ингээд таа бүхэнд одоо анхаарал тавьсан байна.